За энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт тухай хууль ингээд үндсэндээ батлагдах эцсийн хэлэлцүүлэгтээ өгч юм л да. Тэгэхээр энд одоо олон асуудлыг хамарсан ялангуяа мөрдөх байгууллага прокурорын гэмт хэргийг илрүүлэх сэжигтэн нэг одоо шалгахтай холбоотой зохицуулч нь би анхнаасаа энэ их өрхөг байна гэдэг ийм байр суурьтай байсан. Одоо ч гэсэн энэ асуудал ингээд батлагдлаа, энийг би протокол тэмдэглүүлж байгаа зөв үг хэлж байгаа. Тэгээ энэ за шүүх эрх мэдлийг бүх юмыг шүүхийн хэмжээнд одоо авч явах, шүүхээр бүх асуудлыг шийдүүлэх энэ одоо зарчим бол одоо үүсэх ёстой. Энтэй нэг санал байна. Гэтэл өнөөгийн энэ нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шалгах, эрүүгийн нөхцөл байдал энтэй холбогдуулж энэ их хурлаар энэ засгийн газраас оруулж ирсэн энэ хууль чинь нэлээд олон эрсдэл, нэлээд олон асуудал дагуулна нь одоо тодорхой байна. Тодорхой байна. Ингээд энэ одоо цаг хугацаа харуулна биз? Энэ нэг цаг хугацаа харуулна биз? Ийм байдлаар бид нар өнөөдөр энэ шүүх эрх мэдэл мөрдөн байцаах байгууллага төлөвлөсөн хүний эрхтэй холбоотой асуудал, гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой асуудал, мөрдөх байгууллагын эрх үүрэг, түүнд хяналт тавьдаг прокурорын байгууллагын эрх үүргийг ийм хоёрдсан утгаар, хоёрдмол утгаар оруулж ирж байгаа нь өнөөдөр нэг их сайн үр дүн авч ирэхгүй байхаа л гэж бодож байгаа. Сайн үр дүн авч ирэхгүй байх гэж бодож байгаа. Ийм учраас энэ асуудал одоо нэгэнт одоо олон кий шийдвэр гаргаад засгийн газар өнөөдөр өргөн бариад ингээд шийдэж байгаад одоо би цөөнхийн байр суурин дээр л байгаа. Дахиад би цөөнхийн байр суурин дээр байна. Энийг ер нь одоо цаашлаад энэ хүний эрхтэй холбоотой, гэмт хэрэг мөрдөх шалгахтай холбоотой энэ асуудал дээр ийм байдлаар өнөөдөр орж ирээд явбал эмд гэмт хэргийг илрүүлэлт, гэмт хэрэгтэй тэмцэх энэ засгийн газрын чинь үүрэг одоо ямар тал руугаа яваад байна гэдэг ийм одоо бодолтой байгаа. Ийм учраас одоо энийг хууль санаачлагч болон энд хүмүүс асуух юм алга зүгээр би протокол тэмдэглүүлээд энэ үг хэлж байгаамаа. Тэгээд энэ улсын хурлын тогтоолтой холбогдуулаад асууж болох юм болно тийм ээ. Тэгэхээр энэ хууль баталцагтай холбогдуулж улсын хурлын тогтоол гарах юм байна. Тэгэхээр энэ хууль санаачлагчаас минь 2-3 асуулт асууя. За ингээд урд бидний мөрдөх байгууллага ер нь гэмт хэргийг илрүүлэхдээ энэ эхлээд нэг гэрчээр байцаадаг ийм практик байсан. Энэний одоо гэрчээр байцаах асуудлыг байхгүй болгож байгаа гэж ойлголоо. Тэгэхээр гэрчээр байцааж байгаад тэгээд энтхэн сэжигтэн яллагч болол тэгэл одоо гэмт хэрэгтэн гэдэг тийм ойлголт руу явж исэн энэ практикийг халах ийм чиглэлийг улсын хурлын тогтоолоор өгж байгаа юм байна. Энийг нь хуулинд яагаад оруулаагүй бэ? Дахиад хууль санаачилж оруулж ирэх юм уу? Одоо энэ чинь өнөөдөр гэрч